дараагийн бичлэгтээ тавтаамаар л би өнөөдрийнхөө бичлэгээр өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өндөр болгох, нэмэгдүүлэх зэрэг сэтгэлгээний тухай та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Өөртөө итгэх итгэл гэд хэлэхээр бидний бодож байгаагаас бас арай өөр байдаг юм шиг санагдлаа энийг уншаад. Тэгээ эхний ээлжинд бидний гаргадаг зан ааш, аран шин байгаа байдал, амьдралын хэм маяг дунд өөртөө итгэлгүй гэсэн шин чанарыг илэрхийлдэг бас хит хитэн зүйлүүд байдаг юм байна л да. Тэгээд энийг болохоор хүмүүс өөртөө итгэлгүй гэдэг зүйлд ордог гэж юусоо боддгоо юм байна. За нэгдүгээрт нь юу вэ гэхээр баг зүүдэг хүн гэж байгаа байхгүй яг өөрийнхөө биш өөр хин нэгний дүрээр ч юм уу те ер нь бол хүмүүстэй ингэж харилцаж байдаг гэсэн үг. Энэ нь болохоор ер нь ихэнхдээ хүмүүс өөрөө ч мэдгүй маш их хүмүүст байдаг зан юм байна л та. Тэгээд өөрөө хамгийн гол нь энийгээ өөртөө итгэлгүй байгаа шин чанар гэж юусоо мэддэггүй гинэ. Нэг ёсондоо энэ юунаас үүддэг гэхээр айц гэдэг зүйлээс хамгийн хүнд ингээ үүссэн байдаг зүйл. Хин нэгнийг алтхаас айсан айц ч юм уу те бусдад дорд үзэгдэхгүй. За эсвэл нөгөө бусдад муугаа үзүүлэхгүй гэсэн айц ч юм уу. За тэгээд дээрэс нь дутуу үнэлэгдэхгүй гэсэн айц гэл ингээл зөндөө олон янз бүрийн айцаас үүсдэг ийм өөртөө итгэлгүй зүйл юм байна. Тэгээд хүмүүс өөрөөр хэлэх юм бол баг зүүж амьдраад байдаг гэсэн үг. Ийм хүмүүс барагтаа яг өөрийгөө хамгийн гол нь өөртөө итгэлгүй гэж юусоо мэддэггүй учраас анзаардаггүй гэсэн үг. Тэр нь жоохон дутагдaltaй тал болоод идэг. Тийм учраас бусдтай харилцахдаа яг өөрийнхоороо байж чаддаггүй. За тэгээд ямар нэгэн байдлаар баг зүүдэг, дүр эсгдэг байх юм бол ерөөсөө өөртөө итгэлгүй шин чанарт ордог учраас бас засч өөрчлөх хэрэгтэй, өөртөө ажиллах хэрэгтэй гэсэн юм зүйл юм байна л да. Тэгээд энийг ингээ бодсон чинь бас яг л түгээмэл байдаг зүйл юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ хоёрт нь болохоор бодит байдлаас зүхтдэг тулгарч байгаа асуудал те шийдэх ёстой зүйлүүдээс ерөөсөө ингээд тойроо зүхтаад байдаг тийм хүмүүс. Тэгээд бас энийг нөгөө өөртөө итгэлгүй шин чанар гэж ерөөсөө мэддэггүй гинэ. Нэг өсөндөө үйлдэл хийж тухайн зүйлтэйгээ тулгархаасаа өмнө буугаад өгчдөг гэх юм уу? Ер нь бол бүтэхгүй гэд ингээд орхидог хүмүүсийг хэлж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бас өөртөө итгэлгүй байдлын нэг шин чанар гэж байгаа. Гуравт нь үр дүн муу байх юм бол ингээд ичгэвтер байдалд орно ч гэдэг юм уу те ямар нэгэн зүйлээс ингээд санаа зовдөг хүмүүс бас өөртөө итгэлгүй байдаг гэсэн үг. Энэ нь бусдын танд яаж хэрхэн хариу үйлдэл гаргаж байгаа байдал. За тэгээд бусад хүмүүсийн таныг юу гэж харах тэр нүд гэдэг юм уу тийм зүйлүүдэд маш их анхаарч амьдардаг болохоор эсвэргээрээ барагтаа өөрийгөө ингэж сорж шин зүйл туршиж чаддгүй гэсэн үг юм байна. Тэгээ энэ нь болохоор нөгөө үр дүнгээс айгаад идэг учраас ерөөсөө зүгээр ингээд юу ч бараг хийхгүй зүгээр ингээд урсгалаараа хэвийн ингээд амьдраад явж идэг гэсэн ийм шин чанар байгаа. Дөрөвт нь болохоор алдаа гаргахгүй гэж хичээдэг хүн гинэ. За алдаа гарах бол тийм сайн зүйл биш. За тэгээд би бол алдаа гарахгүй амьдрдаг хүн гэж өөрийгөө ингээд тунхаглаад за тэгээд тэрнээсээ болоод янз бүрийн үйлдэл хийдэггүй. Тэгээд ийм хүмүүс бас уг чанартаа өөртөө итгэлгүй байдаг гэсэн тийм шин чанарт ордог юм байна. Тэгээ яаж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх төр сэтгэлгээг бий болгох вэ гэхээр нэгдүгээрт үйлдэл бас дахин үйлдэл гэсэн тийм сэтгэлгээтэй байх хэрэгтэй гинэ. За тэгээд энийг яаж өөртөө ингээд суулгах вэ гэхээр дахиад нэг гэдэг онлын сэтгэлгээг өөртөө бий болгох гэж байгаа. Энэ жишээлбэл юу гэсэн үг вэ гэхээр дахиад нэг л хуудас уншчихъя. Дахиад нэг л өдөр хичээчихье. Дахиад нэг хийгээд үзье. Дахиад нэг л оролдоод үзье ч гэдэг юм уу те. Дахиад 1 минут, дахиад 1 цаг л хичээлээ хийчих гэдэг юм уу. Ерөөсөө дахиад нэг гэдэг энэ сэтгэлгээ үйлдэлийг улам нэмэгдүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь болж исэн ч гэсэн болохгүйсэн ч гэсэн хамаагүй дахиад нэг оролдоод үзье гэдэг сэтгэлгээтэй байх юм бол өөртөө итгэл аяндаа ингээд нэмэгддэг гэсэн байна. Тэгээд жижиг зүйлүүдийн цугларал гэдэг юм уу те чадсан гэсэн дээр мэдрэмжүүд ингээд нийлээд байхаараа өөртөө итгэлд маш их нөлөөлдөг гэж үздэг юм билэ. Тэгээ хоёрдугаарт нь болохоор би бол өөртөө тохирох хамгийн сайн өөрийнхөө хамтрагч гэдэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй юм билэ. За тэгээд ер нь бол би хамгийн сайн хүн гэсэндээ өөрийгөө тэгж боддог сэтгэлгээ. Яагаад тэгэхээр өөртөө итгэлтэй байна гэдэг чинь бусад хүнээс
олж авдаг зүйл ерөөсөө биш шүү дээ те. Өөртөө бүтээж бий болгож явдаг ийм зүйл учраас өөртөө тохирох хамгийн сайн хамтрагчаа бий болох хэрэгтэй гэж байна. За 3 дугаарт нь болохоор надад шийдэж чадахгүй зүйл гэж ерөөсөө байхгүй гэсэн сэтгэлгээтэй байх. Одоо ингээл амьдрал биднийг сорж идэг гэж ярьдаг штэ тий. Яг тэр сорилтыг хэрхэн давж гарч байгаагаар ер нь бол дараагийн тэр биднэрт өгөх бэлэг, аз амжилт гэдэг зүйлүүд ирж байдаг юм байна л да. Уг нь бол тэгтэл яг бид нар яадгүй гэхээр нөгөө сорилтонд нь бүдрээд өөрийгөө ингээд дутуу үнлээд ч юм уу урам нь хугараад за тэгээд бууж өгөөд орхичдаг гинэ. Эсвэл одоо өөрийгөө хуураад дүр эсгээд яваад идэг. Тэгэхээр нөгөө хүссэн амьдралдаа хүрч чаддгүй гэдэг маань хамгийн гол зангилаа юм шиг байна. Өөрийгөө хуураад яваад байна гэдэг чинь өөрөө өөртөө үнэнч байж чадхаа байлаад ирэхээр бүх нөгөө бидний майндсет гэдэг сэтгэлгээ гэдэг зүйлүүд чинь ингээд буруу болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэсгийг бол би бүр дахин унссан миний хамгийн их унссан хэсэг байгаа. Маш чухал санагдсан. Өөртөө одоо ваташи нара декиру гэж байгаа юм л да. Би юм чинь чадна гэсэн бодол суулгах хэрэгтэй. Энэ бодол нь хүний сэтгэлийг улам ингэж хүчрхэгжүүлж байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ би нэг за хаанаас уншиж ирсэн нь бол санахгүй. Ямар ч байсан хүн өөрөө сэтгэл зүгээ дэмжиж байж үн цэнэ мэдрэх тэр сэтгэлийн булчингаа хөгжүүлж идэг гэсэн нэг юм үг уншаад би яг тийм биш дээ гэж бодсон. Тэгэхээр одоо хүний биед зөвхөн булчин байдаггүй, хүний сэтгэлд хүртэл одоо тэр бүхэл юм байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар сайхан үгээр өөрийнхөө сэтгэлийг хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүн ерөөсөө төгшиж айж санаа зовж хийх гээд байгаа зүйлээсээ нүүр буруулдаггүй, зүгээр тэр зүйлтэйгээ нүүр тулаад даван туулаад хийгээд явдаг гэсэн л ийм зүйл байгаа юм билээ. Өөртөө итгэлгүй хүн болохоор дараа нь юу ч болохыг мэдэхгүй, хүмүүс ч юу гэх юм, за би ч юм хийнэ гэж юу аах вэ гэдэг юм маш олон шалтгаанаар ингээд хийдэггүй. Энэ хоёрын хамгийн том ялгаа гэж байгаа байхгүй юу. За тэгээ дөрөвдүгээрт нь болохоор юу хийх вэ гэхээсээ илүү би юу хийхгүй вэ гэдгээ бас тодорхой болгож гаргах хэрэгтэй гинэ. Хүмүүс нөгөө би юу хийх вэ гэж зорилгоо тодорхойлоод байдаг. Тэгтэл тэр зорилгодоо саад болж байгаа зүйлээ би хийхгүй шүү гэж ерөөсөө ялгаж салгаж мэддгүү гинэ. Тэгэхээр энэ одоо ялгаж салгаж мэддэг бодол гэдэг бол хамгийн чухал гэсэн байгаа. Жишээлбэл ингээд бид нэр зорилго хийх зүйлээ бодцоод хийхгүй ингээд салгардуулаад байдаг нь хийхгүй байх зүйлээ тодорхой болгоогүй учраас яг хүснээрээ хийж чаддгүй гэсэн ийм ойлголт байгаа байхгүй юу. За жишээлбэл одоо дасгал хий, ном уншия гэд бид нэр зорилго тавилаа, энэ номыг уншия гэж зорилго тавилаа гэж бодоход энэ номыг уншихын тулд би утсанд цаг зарцуулахгүй, зурагт үзэхгүй ч гэдэг юм уу те. Нэг тийм саад болдог хийхгүй зүйлээ тодорхой болгох тэр дадал биднэрт маш чухал хэрэгтэй байдаг учраас ингэж чадах юм бол илүү их үр бүтээлтэй байж чаднаа гэсэн ийм ойлголт байгаа. Тэгээ ингээд тэндээс ч бид нар хийх гээд байгаа зүйлээ ингээд цаг тухайд хийгээд чадаад яваад ах юм бол тэр мэдрэмж нь өөртөө би чадах юм байна гэдэг тэр мэдрэмжийг илүү их өгөөд өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг гэж байгаа. Тавд нь болохоор өөртөө урам өгч ярилцдаг байх хэрэгтэй. Шинжлэх ухааны судалгаагаар угаасаа нөгөө нотлогдсон нэг юм үг байдаг шүү дээ тий. Бид амнаасаа сөрөг үг гаргах тоолонд бидний тархинд стрессийн гормон ялгарч байдаг гэд. Та нар сонсч ирсэн үү? Би бол энийг зөндөө сонсч ирсэн. Хүн амнаасаа ингээд сөрөг үг гаргаалах юм бол хүний тархинд тэрнийх нь нөгөө нэг давтамжаар л стресс ингээл бий болоод идэг юм байна л да. Тэгэхээр бид нөгөө сөрөг байхгүй бай гэдэг чинь бас ийм учиртай байгаа байхгүй юу? Хичнээн ингээд болохгүй байсан ч гэсэн бити сөрөг юм бод одоо юу гэдэг аль болох эрэг бай гэдэг маань ер нь бол бас учиртай. Тэгтэл хүмүүс юу гэдэг заст юм болохгүй хахт одоо эрэг байна гэж угаасаа чадахгүй байна. За энд ч юм болохгүй, тэнд ч юм болохгүй хахт нэг энийгээд эрэг явж гин гэж юу гэдэг юм. Нэг би нэг хүний бичлэг үзчихсэн. Тэгээ тэр бичлэгэн дээр нь маш олон хүмүүс ингээд нэрээ тийштэй угаасаа тийштэй гэдэг ингээд комент хийгээд лайк марцсан байсан. Тэгээ тэрийг харчаад яг би угаасаа ингээд хүчээр бас эрэг байна гэдэг хэцүүлдэ гэд бодож исэн. Гол нь бид нэр юуны тулд эрэг үг хэлж өөрийгөө эрэг байлгах гэдэг гэдгээ бас ойлгож ухамсарлах хэрэгтэй болов. Яг өнөөдрийн бидний нүдний өмнө байгаа сөрөг зүйлээ хараад стресстэд
тэрийгэ хараад эерэг вэ гэж юусоо хэлж байгаа зүйл бас биш шүү дээ тий. Тэр сөрөг зүйлээ түр хойш нь тавиад өөрийнхөө тархинд стресс өгөхгүйгээр өөрийгөө бас ингээд гоё тайван байлгаж сурах аргад л ингээд суралцаал гэдэг тийм бас нэг хугтун яваад байгаа штэ. Амьдралд юу ч тохиолдсон зүгээр инээгээд эерэг явжээ гэж бас ойлгоод ах шиг байгаа. Аль болох стрессийн гормон өөрийнхөө тархинд ялгаруулахгүй байхын тулд бид нар яах юм гэхээр ерөөсөө сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд стрессийн гормон их ялгараад ах тусам бидний нойрны чанар муудна, төвлөрөх чадвар буурна, сэтгэх чадвар буурна гэд ингээд маш олон сөрөг үр дагавар гардаг учраас тэрийгэ дагаад бидний амьдралын хэм маягт маш муу нөлөө үзүүлж яадаг. Тэгэхээр ерөөсөө тийм зүйлүүдийг нь мэдээд бодцсон, ойлгоцсон цагт бол ерөөсөө сөрөг үг хэлье гэж хүн ер нь бараг болчих واخ гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө дэмжигч, туслагч, урам өгөгч бид нар өөртөө л байх учраас ер нь бол өөртөөгөө маш гоё урам өгч ярилцдаг байх хэрэгтэй гэсэн байгаа юм билэ. За тэгээд ер нь дандаа дуртай, таатай, хөгжилтөө, гоё гэдэг юм уу дандаа тийм гоё өөрийнхөө гоё мэдрэмжүүдийг хамгийн гоё өсгөж хөгжүүлж мэдэрч ингэж сэрээж амьдрал гоё штэ. Тийм болохоор өөртөө гоё мэдрэмж өгөөд өөрийнхөө хийсэн зүйлийн үр дүнг мэдрээд тэндээсээ чадсан гэдэг мэдрэмж аваад өөртөө итгэлээ улам нэмэгдүүлэх тэр сэтгэлгээнд бага багаар бүгдээрээ ингээд суралцаад явбал хийхийг хүссэн зүйлээ бас хийж чадах байх гэж бодож байна. Тэгээд өөртөө итгэлтэй өөрийнхоороо байна гэд бусдын эрх ашигт халдах ч юм уу. За ингээд бусдад төвөг учруулах зүйлийг бол хийгээд яваад иж болохгүй. Бодит байдлаасаа зүхдахгүйгээр өөрийнхөө өмнөх тулгарч байгаа зүйлүүдийг шийдвэрлээ. За тэгээд өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийгээд өөртөө хамгийн гол нь үнэнч сэтгэлгээтэй байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.